Hi, MJ1. Өнөөдрийн хөвчлөгээр би three-way catalytic converter буюу нүүрсийн яндан маань хөдөлгөөрөөс ялгарч байгаа хорт утааг болохоор хэрхэн саарамжуулдаг вэ? Энэ талаар тайлбарлаж өгнө. Сүүлийн үед болохоор нүүрсийн яндангийн болохоор хүмүүс их өөрсдөө зарж байна, хулгайлж зарж байна тийм. Тэгэхээр яг энэ эд анги маань хөдөлгөөрт тэгээ байгаль орчин ямар чухал үр нөлөөтэй эд анги юм бэ? Энэ эд анги маань хэрхэн ажилладаг юм бэ? Энэ эд ангийг болохоор яагаад заавч хөдөлгөөртөө аппликейшнда байлгах ёстой вэ? Зарж борлуулж болохгүй шүү гэдэг талаас нь болохоор тайлбарлая. Нүүрсийн яндан маань хэрхэн ажилладаг вэ гэж. Хөдөлгөөр ажиллана. Хөдөлгөөр ажиллах хөдөлгөөрөөс болохоор эдгээр хорт бодисууд ялгардаг байна. Нүүрслийнхий нүүрс төрөгчийн дутуу эсэл. Тэгээд азотын дутуу эсэл. Хүчил төрөгч, ус, шатаагүй түлш гэх мэт эдгээр хорт бодисууд маань ялгарч идэг байна. Эдгээр хорт бодис маань ингээд энэ катализатор буюу нүүрсийн яндангаар дамжаад саарамжуулаад хатагчдаг байна шүү дээ. Тэгээд нүүрсийн яндан маань дотроо хоёр ийм хэсэг нүүрснээс нүүрс гэж уруулд оруулж нэг саарамжуулагчаас бүрдсэн байдаг байна. Эхний хэсэг нь болохоор oxidation буюу уруулд оруулдаг байна. Дараагийнх нь болохоор саарамжуулдаг ийм хоёр нүүрс нь бүтцээс бүрддэг байна. Тэгээд эхнийх нь яд юм бэ гэж oxidation гэдэг нь болохоор яг уруулд оруулсан тийм. Одоо эндээс орж ирж байгаа хорт бодисноос нүүрс төрөгчийн дутуу эсэл. Тэгээд шатаагүй түлш байна тийм. Энэ хоёрыг маань уруулд оруулнаа. Уруулд оруулангууд нүүрс төрөгчийн дутуу эсэл маань болохоор нүүрс хүчлийн хий болж хувирна. Тэгээд шатаагүй түлш маань болохоор нүүрс хүчлийн хий нэмэх нь ус болж ингэж хувирна шүү дээ. Тэгмүүд одоо азот байна тийм. Азотын дутуу эсэл маань орж ирэнгууд энэ саарамжуулагч хэсэг маань болохоор азотын дутуу эслийг уруулд оруулаад азот болон хүчил төрөгч гэсэн ийм бодис болгоод хувирчдаг байна. Тэгээд энэ хоёроор дамжаад утаа маань янагаас гарахаараа азот хүчил төрөгч, нүүрс хүчлийн хий, ус гэсэн ийм бодис болж хувирдаг байна. Эндээс болохоор азот байна тийм. Энэ дээр харъя хэдүүлээ бидний амьсгалж байгаа гарын харуулсан байна. Бидний амьсгалж байгаа гарын 78% нь азот гэдэг, 21% нь хүчил төрөгч, үлдсэн 1% нь бусад элементүүд байх нь. Тэгэхээр катализатороос маань ялгарч байгаа азот маань болохоор хүний бид аюулгүй байдаг хүн. Төрөгч маань болохоор бас мэдээж агарын нарийнуудыг аюулгүй. Тэгээд ус маань болохоор мэдээж янагаас ус улаа гарч байгаа юм чинь хүний бид аюулгүй. Эндээс хүн нүүрс хүчлийн хий маань аюултай байна. Нүүрс хүчлийн хий маань болохоор шууд хүний бид аюулгүйсэн урт хугацаанд их хэмжээр ялгархаар хүлэмжийн үзэгдлгээд үүсгэж байгаа шүү дээ. Тэгэхээр хүлэмжийн үзэгдлийг үүсгээд дэлхийн дулаарлыг үүсгэж байгаа бас нэг гол элемент маань автомашинаас ялгарч байгаа нүүрс хүчлийн хий байна. Энийг маань яагаад яндан маань катализатор маань саарамжуулж чаддаг юм бэ гэхээр энийг саарамжуулах бол ганц арга байдаг нь болохоор түлшээ бензинийг бага зарцуулахад хэрэг түлш зарцуулна тэр чинээрэл энэ нүүрс төрөгчийн хий маань болохоор илүү их ялгардаг. Нүүрс хүчлийн хий маань болохоор илүү их ялгардаг байна. Тэгэхээр сүүлийн автомашинууд хөдөлгөөр нь жижиглээд бензин зарцуулах нь багасж байгаа нь цаагараас азотны нүүрс хүчлийн хийг бууруулах ийм зорилготой байна. Ерөнхийдөө бүтцийн нэр бүтц маань болохоор дотроо ингээд ийм керамик хийстэй өндөр температурт ажилладаг. Нүүрс энэ яндан маань болохоор 400-аас 500 градус хүртэл харж иж бүрэн ингэж химийн уруулаа явуулдаг байна. Тэгээд бүтц маань болохоор дотроо энэ өндөр температурыг хэдүүлэхийн тулд ийм керамик шаазм нэм бүтцтэй олон нөхтэй ийм зүгийн үүр шиг олон нөхтэй байдаг байна шүү дээ. Тэгээд одоо энэ уруулыг явуулахын тулд энэ дотор маш бага хэмжээгээр ховор элементүүдийг цацаж ингээд түрхэж өгсөн байдаг байна шүү дээ. Эхний oxidation хэсэг маань болохоор платинум буюу цагаалт, палладий ингээд газрын ховор элементийг энэ дотор ингээд маш бага хэмжээгээр шүршээд өгсөн байгаа гэсэн. Энэ болохоор халаад хотоотойгоо нэг харьцаараа уруулд оруулаад задлж өгдөг байна шүү дээ. Дараагийн хэсэг нь болохоор платинум бахад цагаалтыг родиум гэх бас газрын ховор элементтэй хамт энэ дотор ингээд түрхээд цацаад өгсөн байдаг гэсэн. Тэгэхээр элемент маань болохоор ямар хэмжээгээр ордог юм бэ гэж. Дундс нэг катализатор дээр болохоор цагаалт маань 5 г, платинум маань болохоор 4 г, родиум маань 1.5 г гэсэн ийм хэмжээтэйгээр ордог байна. Эдгээр нь л эдгээр бодисууд маань энэ катализаторыг үнэтэй болгоод хүмүүсийг зарах, хулгайлах юм юуг нь бүрдүүлээд идэх байна. Хүссэн нөхцөлийн бүрдүүлээд идэх байна. Тэгээд энэ жоохон элемент, энэ жоохон газрын ховор элементийн төлөө энэ катализатороо битээ ингэж зааж борлуулаач гэж уриалах байна. Тэгээд хэрвээ энэ катализатор маань байдаггүй бол хөдөлгөөс гарч байгаа энэ утаанууд маань бүгдээрээ шууд янагаар гарчихна. Шууд янагаар гарах яд юм бэ гэхээр нэг мэдээж хөдөлгөөрийн чек инжин гэсэн гэрлийг хасаа. Хоёр дахь
хөдөлгөөн маань түвшний зарцуул өндөр болчихдог юм шүү дээ. За 3 дахь мэдээж яг хорт утаа маань шууд ялгарч байгаа юм чинь за автын үзлэгээр маань үзлэгтэй тэмцэхгүй болно гэсэн үг. За мэдээж дараагийнх нь болохоор орчноо бохирдуулна. За тэгээ яг CO маань болохоор яг CO2 болдгоо янгаар шууд гарахаараа одоо энэ чинь нөгөө жинхэнэ угаарын хийх юм шүү. За хүмүүсийн угаартуулаад байгаа. Тэр хий чинь шууд ялгарх нь. За тэгээд азотын дутагдал маань яг их утаа маань утаа үүсгэх нь. За дутуу шатж байгаа түвш маань ч гэсэн яг байгаль орчинд хортой байх нэ. За тэгэхээр яг энэ нэгээ болохоор за олчгүй бүрэн ажиллагаатай машин дээр байж байгаа хэрэгтэй байна шүү. За тэгээ машин маань өөрөө болохоор за ингээд энэ катализаторын урд болон хойно хоёр юм сенсор байдаг юм шүү. Мэдэрч гэсэн. За энэ яд юм ихээр яг ямбата сенсор буюу хөчлөрөгчийн мэдэрч гэж ярьдаг юм. Upstream гэдэг яг хөдөлгөөрөөс утаа гарч байгаа катализатор өмнө downstream гэдэг катализаторын хойдол байдаг. Энэ хоёр маань яд юм ихээр за энэ утаан дотор маань яг хэрэг хөчлөрөгч байна гэдгийг мэдрээд яг хөдөлгөөр шаталт хэд зөв явагдаж байна гэдгийг маань хянаждаг байна шүү дээ. За бензин хөдөлгөөрт агаар түвшний харьцаа гэж байдаг. Агаар түвшний харьцаа маань 14.7 харьцан 1 харьцаанд ойрхон байх тусмаа хөдөлгөөр маань илүү цэвэр, илүү бүрэн шаталттай ажиллаж байдаг байна. За тэгээд энэ харьцаанд хүрэхэд бол энэ хөдөлгөөр хөчлөрөгчийн сенсор маань болохоор за энэ шатж байгаа хийг ингээд утааг маань хянаад байж байгаа нь хөчлөрөгчийн хэмжээ багасчингууд хөдөлгөөрийн компьютер руу мэдээлэл илгээгээд за хөчлөрөгчийн хэмжээ багаслаа гингуудаа дагуулад юугаа цацж байгаа бензиний хэмжээгээ багасгаж өгөөд за энэ харьцааг бариултайхан за хөчлөрөгчийн хэмжээг авах юм бол мэдээлэл дагуулад яг бензиний нэмж цацаад 14.7 харьцан 1 гэсэн энэ харьцааг барьж ажилладаг. За доор байдаг хөчлөрөгчийн сенсор нь болохоор за энэ катализатор маань хэр ажиллаваа. За энэ хоёр яг сенсорын мэдээллийг харьцуулаад за катализатор маань хэрэг ажиллаж байна гэдгийг өөрөө автомашин маань хянцдаг гэсэн. За хэрвээ энэ байхгүй бол нэг бол цөм зөхөж, нэг бол энийг аваад өөр юмар солих, нэг бол бүх хөндөлчих юм бол яг энэ хоёр сенсор мэдээлэл чинь адилхан болчихно шүү дээ. За энэ хоёрын сенсор адилхан мэдээлэл адилхан болчихсон чинь хөдөлгөөр юу гэж ойлгох вэ гэхээр катализатор байхгүй болчлоо. Эсвэл катализатор маань бүрэн ажиллахгүй байна. Эсвэл яг энэ хөчлөрөгчийн сенсор маань эвдэрчжээ гэсэн мэдээлэл авчдаг юм шүү. Тэнгуутаа хөдөлгөөрийн чек инженерийг асаач гэсэн үг. Чек инженерийг асаагаад за тэгээд энэ хэвээ ажиллаж байгаа болохоор хөдөлгөөр маань болохоор closed loop-ийн хаалттай системээр ажилладаг юм шүү. Хөдөлгөөр хөчлөрөгчийн сенсорс мэдээлэл авлаа. Тэгээд тэрнтэй уялдуулаад түвшнийхээ хэмжээг их багасгах, ихсэн цацах хэмжээг ихсэж багасгаж өгдөг байна. Тэгвэл одоо яг энэ сенсорс мэдээлэл ирэх байжлаа. Эсвэл мэдээлэл нь ингээд энтэйг өмнөхдөг адилхан ирээд байгаа учраас яг энэ сенсор эвдэрсэн юм байна гэсэн мэдээллийг маань хөдөлгөөр авчихсан шүү. Хөдөлгөөр ангуудаа одоо энэ хоёр сенсороос ямар нэгэн хамааралгүйгээр ажиллаж эхэлнэ гэсэн. За хамааралгүйгээр ажиллана гэдэг чинь одоо энэ хаалттай систем маань байхгүй чинь хөдөлгөөр маань аль болох хөдөлгөөрийг за эвдрэлгүйгээр хэвээ ажиллуулахын тулд байнгын баян холимоор ажиллуулна гэсэн. 14.7-оос доош гэхээс агаар багтаа бензин ихтэй. За бензиний илүү их цацаад өгсөн гэсэн. За хэрвээ агаар маань их бензин бага байх юм бол шаталтын температур өндөр болоод хөдөлгөөр маань эвдэрэх боломжтой болох юм шиг. Тийм учраас моторын компьютер маань хөдөлгөөрийг эвдэрлэхийн тулд одоо яг бензиний цацалтаа дагаалаа нэмждэг гэсэн. За тэгмээд яг мэдээж бензиний цацал дагаад нэмэгдсэн юм чинь мэдээж яг энэ яндангуй болцохоор түвшний зарцуулга маань дагаад нэмэгдчихэж байгаа байхгүй. За тэгчихсэн гэсэн үг. За тэгэхээр энэ яндангаа болохоор хэдүүлээ бөглөрсөн үйл шинээр сольж тавих хэрэгтэй. Эсвэл авч зарж болохгүй байна. За тэгээд одоо та бүхэн зарчлаа гэдээ тэгээд өөр юм чинь янз бүрийн тавьчлаа. Бид нэр өөрсдөө тухайн мөнгөтэй болж байгаа санагдчихсан. Яг явандаа та нар өөрсдөө тухайн машин унна. За тухайн машин унангууч яг цонхон голгон цонхорын нутаа ч орж ирнэ. За уртлын машин ч модоо хойдлын машин ч яг өөрхөн яндангүй байна гэж бодъё л доо. Тэмүүт яг бид нар чинь за та нар янзлж байгаагаар ч ороод тэгээ бохирдуул явна гэсэн үг. Тэгмээс энэ яндан маань маш хөдөлгөөрийн хорт утааны аялалд маш чухал үүрэгтэй тийм систем эдинг байх нэ. Тэгэхээр яг энийг заавалчгүй өөрийнх нь оригиналыг ашиглаж байгаа хэрэгтэй. За мэдээж энийг зарчаад оронд нь өөр яндан хямд яндан интер байдаг л гэдэг л да. Тэр бол яг хямд болох болно гэж яг эдгээр бодис хэмжээ дагаа буурна гэсэн үг. За эдгээр бодис хэмжээ дагаа буурах юм бол яг энэний утаа шүүх чадвар маань буурчин гэсэн үг. Яг энэ оргиор өөрөөр байх үедээ 90% яг цэвэршилттэй тийм гарч байгаа утаа 90%-ийг цэвэршүүлдэг хүн шүү дээ. Тэгсэн чинь одоо яг энэ хэмжээ багасвал өөр багасчин гэсэн үг. За тухайн тэр тавьсан арай хямдхан янз яг илүү багалж өгнө гэсэн утгааг. За тэгэхээр яг энэ манаас бидний эрүүл мэндэд бас давхар аюул учруулдаг байх нэ. За тэгэхээр хөдөлгөөрийнхээ автомашиныхаа энэ яндан яг өргөжлүүлж өөрийнхийг нь аль болох хэрэглэе тий зарахгүй яа. За тэгээд
хулгай ажид их байгаа тий. За хулгайгаас сэргийлье гэж энэ хүү дугаарыг би оруулсан бамаа. За тэг хэрвээ энэ яндангууд яг мэдээж байгаль орчин таны эрүүл мэнд хортод дээрээс нь хөдөлгүүрийн маань бензин зарцуулах манаас дагаад өсдөх нь. За тухайн үед яг дараад мөнгө толсон ч гэсэн яг тэр чинь дараа нь таны эрүүл мэнд байлна бензин зарцуулгандаа явчихна. Тэгээд тухайн үед олсон мөнгөөс илүү их зардал гарах нэ. За тэгэхээр энэ яндагаа яг өөрхийн байх ёстой байгаар нь байдлаар нь ашиглацгаая. За тэгээ өнөөдрийн маань дугаар таалагдсан бол бусдаа түгээж шеэр хийж бусдаа түгээгээрэй. За мөн манай YouTube сувг дээрээс бас энэ хөвчлийг маань үзэх боломжтой байгаа.